За бүгдээрээ хамтдаа эзний үгээс суралцах цаг байна. За тэгээд өнөөдөр бас бурхандлаг эмэгтэй. Олон улсын бас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байгаа. Тэгээд бас 2025 оны бас 3 сарын 8-нд бас эмэгтэйчүүдийн баярын онолтыг хийжсэн санаж байна. За тэгээд бас нөгөө Матай номон дээрээс ухаалаг 10 охины талаар сургаал зааж ирсэн билээ. Тэгээд өнөөдөр болохоор тэрний урд жил ч гэсэн ер нь бурхандлаг эмэгтэйг бас нэлээд олон удаа сонсч ирсэн баг. Гэхдээ өнөөдөр бас ахаад өөр талаас эзний үг дандаа л өөрчлөгдөж идэг. Дандаа бидний амьдралыг өөрөөр ухаарлыг өгч идэг. Хичнээн нэг үг ч гэсэн тийм ээ. Тэгээд бүгдээрээ хамтдаа Петр номыг гарнаа. За эзэн биднэрт бас өнөөдөр өөрийнхөө үгээр дамжуулаад ариун эмэгтэй, бурхандлаг эмэгтэй талаар бид хамтдаа суралцах болно. За тэгээд бүгдээрээ 1375 дахь хуудас 1-р Петр элчийн бичсэн эхнэрүүд ба нөхрүүд гэсэн сэдвтэй. За тэгээд бүгдээрээ хамтдаа олсон уу? 1370. За тэгээд 7 ишлэл байгаа ээлжилж уншаад тэгээд хамтдаа 7-г уншнаа. За би 1-р уншлаа. Бүгдээрээ олсон бол амен. Амен. Түүнчлэн эхнэрүүдээ та нар нөхөртөө захирдаг. Ингэхэн нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аварднаа. Тэд танай журам байдал болоод нэмийг ишин ажиглан шүүгээ. Гойл чинь үс сүлжилт, алтан идэл зүг, эсвэл хувцлалт гэх мэт гадна талынх бүү байг. Харин зөвхөн нуугдсан түүний дөлгөөн ба даруй сүнсний бүгшгүй чанараар гоё. Энэ нь бурхны өмнө асар үнэтэй байна. Учир нь ийхүү ур цагт бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө гойдог байлаа. Түүнчлэн Сара Авраамыг эзэн гэж дуудан дуулууртай дагсан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зүрийг үйлдвэл тэр эмэгтэй хүүхдүүд болно. За хамтдаа уншия. Нөхрүүдээ эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэвлэхэн сав мэт үзэн та нар ч мөн амьдрал эхнэртэйгээ ойлголцож амьдрал. Амийн нэгүслийг хамтран үйлчлэгчийн хувьд түүнийг үнддэг. Иймгүй залбирал чинь саад дотор учрахгүй. Амен. За энэ дээр болохоор за бүгдээрээ бодоод үзье. Ариун эмэгтэй байх, бурхандлаг эмэгтэй байх. Тэгээд та өөрөө яг ариун эмэгтэй мөн үү? Тэгээд бурхандлаг эмэгтэй мөн үү? Тэгэхээр хүмүүс ингэж боддог. Ариун эмэгтэй мөн үү гэхээр үгүй би биш гэдэг. Та нар ариун эмэгтэйчүүд мөн үү? Амен. Мөн шүү дээ, тийм. Яагаад тэгэхээр бид нар эзэнд итгэсэн учраас эзэн бидний бүх гэмт нүглийг уучлсан учраас бид нар ариун эмэгтэйчүүд болсон байхгүй. Итгэлээрээ шүү. Тэрнээс биш ингэж нөгөө та ариун эмэгтэй мөн үү гэдэг олон хүмүүсээс асуухлаар би биш, би бол гэмт нүглтэй, би л ариун биш гэдэг. Хэрвээ та эзэнд итгэсэн бол ариун эмэгтэй байна. Амен. Ариун эмэгтэй болгосон эзэн биднийг. Тийм учраас бид нар ариун эмэгтэйчүүд, бурханлаг эмэгтэйчүүд ямар байх талаар энэ үе ч гэсэн Илч Петрийн бүр 1-р цон энэ чинь бүр нэлээд дээр үе шүү дээ. Тэр ч гэсэн л энэ үг хэлэгдэжсэн байгаа байхгүй. Тэр үе ч гэсэн түүнчлэн эхнэрүүдээ та нар нөхөртөө захирд гэдэг үг хэлжсэн. Нөхөртөө захирд. Нөхөртөө захирд. Ингэхэн нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана. Бидний авралын талаар ярьсан ба. Хэрвээ ариун эмэгтэйчүүд бид нар эмэгтэйчүүд тийм ээ бид нар нөхөртөө захирдаад нөхрийнхөө үгийг дагаад дуулууртай байгаад тэгээд үгийг хэлэхгүйгээр дагахгүй байсан ч гэсэн танаа нөхөр авралт ирнэ гэж. Авралын талаар хэлж байгаа. Эмэгтэй хүн үггүйгээр нөхөртөө номлох талаар хэлж байна. Эхний ишлэл бид нарт гэж хэлж өгч байна. Тэгэхээр бид нар өнөөдөр эндээс ингэж харах юм бол бурханлаг эмэгтэй гэдэг бол дотоод хүч чадал ба мөнхийн үзэсгэлэнгийн талаар ярьж байгаа юм. Эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй шүү дээ. Бурхан биднийг хэнийг ч давташгүйгээр тийм ээ гайхамшигтай бөгөөд аимшигтайгаар бүтээсэн гэж. Биднийг Библиэд хэлсэн байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд гэдэг бол тийм үнэхээр дотроо гоо үзэсгэлэнтэй, хүч чадалтай, тэгээ бүх юмыг нугалдаг хүмүүс чинь эмэгтэйчүүд гэдэг. Өнөөдөр тийм
эмэгтэйчүүдгүй ерөөс юм гэж байхгүй. За ялангуяа дэлхийн одоо бүхий сүм чуулгануудын ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Өнөөдөр манай чуулганд нэг ч эрэгтэй хүн байхгүй. Пастраас үү. Тэгэхээр манай эмэгтэйчүүд хүч чадалтай. Тэгээд түрүүчийн 7 хоног пастор номсон тийм нөгөө амьд найдвар дотор бид нэр амьдардаг хүмүүс учраас өнөөдөр бид нэр өгцөн найдвар дотор амьдардаг хүн шиг амьдарч болохгүй. Тэгэхээр ялангуяа ариун эмэгтэйчүүд амьд найдвар дотор амьдардаг эмэгтэйчүүд бид нар яаж амьдрах ёстой юм? Амьд найдвар дотор амьдарч байгаа юм шиг амьдрах ёстой. Тэгээ өнөөдөр бидний хамгийн амьд найдвар дотор амьдрах хамгийн чухал зүйл юу вэ гэхээр бид нар өнөөдөр яг эзний хаанчлалын төлөө эмэгтэйчүүд бид нар яг юу хийж амьдрах ёстой? Эзэнд хүндэтгэл магтаалыг өргөж тий. Эзний хаанчлалын төлөө юу хийвэл би яг өнөөдөр болох вэ? Хүн болгон бэлэг авьяастай, хүн болгон хийж байгаа үйлчлэл, хийж байгаа сурж байгаа сургууль, хийж байгаа ажил бүх юмараа бид нар өнөөдөр эзний хаанчлалын төлөө бид нар яаж амьдрах ёстой? Өнөөдөр эзний дахин ирэлт маш ойрхон ирсэн байна. Дайн болж байна. Тэ? Хайр хүрж байна. Өнөөдөр ингээд нийгэм дэлхийг ингээд харах юм бол ямар болж байна? Бид нар өнөөдөр энэ дэлхийн амьдрал маш богино. Бид нар зүгээр энэ дэлхийг ингээд зүгээр хэсэг амьдрал дуусгах. Тийм цаг үед амьдарч байгаа. Угаасаа энэ дэлхийн амьдрал хэсэглийн зураг гэдэг биднэрт маш олон удаа хэлж байгаа. Тэгэхээр бид нар яг энэ үед би өнөөдөр яг эзний хаанчлалын төлөө би яг юу хийх вэ? Өнөөдөр эзний хаанч янз бүрээр хүмүүс хийж байна. Эзний хаанчлалын төлөө үйлчилж байгаа хүмүүсийг хүртэл дэмжиж байгаа чинь өнөөдөр эзний хаанчлалыг хэлж байгаа л. Өнөөдөр өөрөө тэгж чадахгүй яасан ч гэсэн өөрөө үйлчилж чадахгүй, өөрөө яг эзэнд үйлчилж чадахгүйсэн ч гэсэн эзний хаанчлалын төлөө үйлчилж байгаа хүмүүсийг дэмжиж байна гэдэг чинь яаж вэ? Эзний хаанчлалыг хэлж байна л гэсэн. Амен. Тэгэхээр бид нар өнөөдөр эмэгтэйчүүд, гэхдээ эмэгтэйчүүд маш хүчтэй. Амен. Ялангуяа Монгол эмэгтэйчүүд. Амен. Би бол тэгж хэлмээр санагдав. Манай Монгол эмэгтэйчүүд аюу дайчин, ажилсаг заяа. Тэгээ бүх юмыг бүр ингэж бүх юм амжуулдаг. Одоо хитэн ч гартаа хитэн ч юутай тийм. Тэрэн шиг ингээл гар марна аюу хүчтэй, хурдтай, биеийн хүчтэй, хурдтай эмэгтэйчүүд ер нь бол аюу тийм хизээч хүний дор орохгүй гэж боддог манай Монгол эмэгтэйчүүд. Тэгэхээр энэ чинь биднэрт нэгдүгээр ишлэлт юмсан бэ гэхлээр түрүүн хэлсэндээ эхнэрүүд нөхөртөө захирагдаарай гэж. Хэрвээ өнөөдөр нөхөртөө хүмүүс бүгд нөхөртөө захирагдах хэрэгтэй. Нөхөр яагаад залуу хүмүүс биш те одоо ингээд цаашдаа гэрлэн гэрлэх хүмүүс маань нөхөртөө захирагдана. Тэгжээж яг нөхөр чинь таны одоо нөгөө хил амаар ярьснаар чинь биш, үгэлснээр чинь биш, таны зүгээр үйлдэлээр чинь таны нөхөртөө захирдж байгаа байдлаар чинь эзнийг таньж мэднэ гэдэг байна. Амен. Тэр үед ч гэсэн эмэгтэйчүүд ийм байсан учраас энэ үг хэлэгдсэн байна. За тэгээд цаашаа явж ирэхээр тэгэхээр бид нар хараа бурханлаг эмэгтэй бол нэгдүгээр бүр сул дорой биш. Сул дорой биш. Тэгээ хүмүүс хараа сул дорой гэхэлэр ингэж боддог гэдэг. Олон хүн энэ хэсгийг уншаад нэг дуулууртай чимээгүй нэг л энэ сул дорой байх юм боддог. Тийм биш. Тэгэхээр бид нар Петр бол энэ сул дорой байдлыг биш харин итгэлтэй дотоод одоо мөн чанар нь бэгдсэн тэр бэгчиг чанарыг биднэрт хэлж өгч байгаа. Үггүйгээр зам байдлаараа энэ чанарыг олж аваа шүү гэж. Амен. Тэгэхээр бидний хараад зам чанар гэдэг бол маргаан биш. Зам чанар байх ёстой. Шахалт биш, жинхэнэ өөрчлөлт байх ёстой. Хяналт биш, бидний итгэл хүчтэй байх ёстой. Тэгжээж бид нар яах вэ? Хүчтэй байна. Сул дорой биш вэ гэсэн үг. Тэгэд бидний амьдрал хүмүүсийг Христ рүү татдаг. Тэгэхээр та бодоод миний амьдрал хүмүүсийг Христ рүү татж байна. Миний байгаа байдал хүмүүсийг Христ рүү татж чадж байна уу гэж. За тэгээд цаашаага ингэж ярьсан маа. Бидний одоо гоо үсгэлэнгийн талаар ярьж байгаа. Эмэгтэй хүмүүс угаасаа гоо үсгэлэнгүй эмэгтэй хүн гэж байхгүй. Тэр хүн биесэндээ бүгд ингэ давтагдчихгүйгээр гоо үсгэлэнтэй. Ер нь байгаагаараа л гоо үсгэлэнтэй. Хүн дотроо гоё явах юм бол гаднаа угаасаа л гоё юм. Дотроо гоё явах юм бол энэ чи дотор гоёлын талаар ярьж байгаа. Тэгээд ингэж хэлж байгаа. Тэд та нарын журам байдал болоод эмээ хийх чинь ажиглан шүү дээ. За энэ нөхрүүдийг нөгөө бидний үггүй байдлаар нөхрүүд чинь аврагдаад тэгээд тэд нар та нарын тэр
одоо журамт байдал болоод одоо Бурханаас эмээхийг чинь ажиглан шүү дээ бас гэж хэлж байгаа. Тэгчээд 3 дугаар ишлэл гоёл чинь үс сүлжил, алтан идэл зөв, эсвэл хувцлалт гэх гатан талынх бүү байна. Амен. Тэгэхээр бид нар гаднаа гяланцаг, дотроо таланцаг гэдэг үг гэдэг чинь манай Монгол ардын зөвлөсөн. Зарим хүмүүс гаднаа бүр амар гяланцаг. Нийл алтан мөнгө болцсон тий. Тэгээд ингээд гаднаа ингээд гаднах бүх юм ингээд гаднах юугаар гойдог. За тийм бүү бай гэж эзэнд итгэдэг эмэгтэйчүүдийг хэлж байгаа. Бурханлаг ариун эмэгтэйчүүд гэдэг бол эзэнд итгэсэн эмэгтэйчүүдийг бид нар бүгдээрээ ариун эмэгтэйчүүд. Тэгэхээр та нарын тэр үед ч гэсэн хүмүүсийн алтан мөнгөөр их гойдог гэсэн байна. Үсээ гой сүлждэг тий. Тэгээд одоо хувцлалт, алтан идэл, хувцлалт гэх мэт гадна талынх бүү бай гэж. Өнөөдөр ч гэсэн тийм үү? Тэгэхээр өнөөдөр бурханлаг эмэгтэйн гоо үзэсгэлэн гэдэг бол дотроосоо гэрэлтдэг талаар хэлж байна. Дотоод зүрх сэтгэлийн талаар хэлж байгаа. Тэгэхээр дотроо бид нар дүлгөөн байх, даруй байх, дуулууртай байх, эзэнд найддаг байх чинь эн чинь бидний одоо дотоод зүрх сэтгэл хэлж гоё л. Хэрвээ би дүлгөөн зан чанартай, эзэнд найддаг тийм ийм байх юм бол тийм би яах вэ? Гоё байх нь шүү дээ. Энийг гоё л гэж хэлж байгаа байхгүй юу? Тэрээс гадна талынх чинь бүү байг энэ гоёлууд чинь. Тэгээд харин зүрхэнд нуугдсан хүнийг дүлгөөн ба даруй сүнсний мөкшгүй чанараар гоё. Энэ нь Бурхны өмнө асар үнцэнтэй. Тэгэхээр бид нар энэ яах вэ гэхээр 3-аас 4 дугаар ишлэлээр зүрхний нууц хүн бидний дотор хүнийг хэлж байгаа тийм. Дотор хүн. Үнэхээр дүлгөөн, даруй, дуулууртай байх юм бол бид нар яах вэ? Сүнсний мөкшгүй чанараар өөрснийгөө энэ нь Бурханд үнцэнтэй гэж. Бурхан ийм чанарыг үнэлдэг. Бурхан угаасаа хүний гаднах байдлыг юусаа харддаг. Дотоод зүрх сэтгэлийг хардаг. 1-р Самуэль номын 16:7 дээр тийм хэлсэн бидээс Бурхан гаднахыг хардаггүй, доторх зүрх сэтгэлийг хардаг. Тэгэхээр бидний дотор зүрх сэтгэл Бурханд ямар үнцэнтэй вэ гэдгийг эндээс харж байна. За тэгээд өнөөдрийн нийгэм эмэгтэй хүнийг тэгвэл яаж дүгнэх вэ? Гадаад төрхөөр гаднах байдлаар дүгнэх шүү дээ. Ийм юм ямар гаднах байдлаар нь тэгээ бас насаар нь одоо яа гэв амжилт бүтээлээр нь бусдын үнэлэлтээр хэмждэг. Харин Бурхан тэгдэггүй. Бурхан бидний тэгээ бусдтай харилцах харилцаагаар эмэгтэй хүний бусдаа яаж харилцаж байгаа, дотоод зүрх сэтгэлээ яаж гоёж байгаа тий. Тэгээд өмссөн зүйлсэн гаднах байдлаар юус дүгнэдэггүй. Харин дотоод зүрх сэтгэлээр Бурханд маш үнцэнтэй гэж байна. Тэгэхээр бид нар дүлгөөн даруй, сул дорой биш, дүлгөөн даруй байх. Зүрх сэтгэлдээ нуугдсан хүнээ гоё, өөрийгөө мэддэг байх, Бурханд итгэдэг байх, Бурханд найдвараа тавьдаг. Тэгээд Бурханд итгэдэг, зүрх сэтгэлээ хянж чаддаг хүнийг гоё хүн гэж, гоё л. Зүрхэндээ нуугдсан хүнээ гойдог, ариун эмэгтэй, бурханлаг эмэгтэй гэж хэлж байгаа. Тэгэхээр жинхэнэ хүч гэдэг бол тайван байх туршдаг. Бурхны хүчүүд бидний дотор. Хүмүүс ингээл хэвээр нэг юм болохоор ингээл уурлаад, бухимдаад ингээл хизээч Бурхны хүч тэнд оршдоггүй. Харин хичнээн хэцүү байсан ч гэсэн харин тайван байхад жинхэнэ хүч бидний дотор орж ирдэг. Тэгэхээр та зүрхэн дотор хүнээ гоёх хэрэгтэй. За тэгээд цаашаа хоёрдугаарт нь зүрхэнд хүнээ гоё. Гаднах гоёлчин гаднах биш, доторч нь бай гэж ингэж хэлж байгаа. Бурханлаг эмэгтэй. За тэгээд цаашаа түүнчлэн Сара Авраамыг эзэн гэж дуудан дуулууртай дагсан юм аа. Авраам ч Сарагийн нөхөртэй тэгээд түүнийг эзэн гэж дуудаад дуулууртай дагсан гэж. Нөхрийгээ та гэдэг. Монгол пасторууд нөхрийгээ дандаа та гэдэг. Ер нь бусад пасторч, бусад орны пасторч гэдэг. Одоо Монгол пасторууд бол дандаа та гэдэг. Тэгэхээр хүндэлж байгаа нөхрийгээ хүндэлж байгаа нэг юу байгаа даахгүй илэрхийлэл. Тэгээ нөхрийгээ хүндлэн гэдэг чинь гоё л. Энд чинь гоё л гэж хэлж байгаа. Тэгэхээр нөхрийгээ хүндлэх та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл тэр эмэгтэй хүүхдүүд болно гэж. Сарагийн хүүхдүүд болно. Тэгэхээр Сара Авраамыг хүндэлдэг байсныг энэ чинь дуулууртаа дагдаг байсныг илэрхийлийг хэлж байгаа. За тэгэхээр бид нар энэ Сара бол төгс хүн байгаагүй. Тэгтээ тэр эзэн найддаг эмэгтэйсэн байна.
Тэгэхээр энэ чинь хамгийн гол зүйл нь эзэнд найддаг эмэгтэй бол хизээч айдсаар хүлэгддэггүй. Айдсаар биш, найдвараар амьдардаг гэж хэлгээд байгаа. Тэгэхээр Сара найдвар дотор амьдарч ирсэн байхгүй юу? Найдвараар амьдарч ирсэн. Тэгэхээр бурханлаг ариун эмэгтэй бол 3 дугаарт нь найдвар дотор амьдардаг. Айдсыг ялдаг. За тэгээд энэ хүүхдүүд болж чадна гэж байна. Тэгээд 7-д нөхрүүдээ эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэг сам мэд үзээ. Үзэн та нар ч мөн адил эхнэртэй ойлголцож амьдар. Тэгээ ганцхан эхнэрүүдийг хилээж нөхрөдөө захирд гэж хэлж байгаа. Тэгэхээр манай эмэгтэйчүүд бол ер нь нөхрөдөө захирдахгүй адилхан л үзэлцээд байдаг. Ер нь адилхан үзэн шүү л гэдэг. Гэхдээ манай Монголд бас тийм айхтар нэг эрэгтэй хүний эрхэт ёс тийм өндөр биш л тийм. Солонгост бол ер нь эрэгтэйчүүдийн эрхэт ёс нь өндөр. Ер нь л одоо бурханд итгэдэггүй хүмүүс нь зүгээр л эмэгтэй хүнтэй яг ингээд доогуур юм шиг харьцдаг шүү дээ. Ер нь тийм манайх бол тийм биш. Гэхдээ бид нар энэ чи ойлгох зүйл юу вэ гэхээр нөхөр бол өр гэрийн тэргүүн. Түүний тэргүүн Есүс манай одоо бидний тэргүүн Есүс Христ гэр бүлийн маань тэргүүн нөхөр. Тэгээд нөхөртөө бид нар захирдах ёстой гэдгийг бид нар бий. Тэгээд эмэгтэй хүн хэврэгхэн сав учраас чи яг өөрийн эхнэрээ өөрийн бие мэд хайрлаарай гэж Эфес номон дээр энэ дээр ч гэсэн хэлж байгаа. Чи эхнэрээ одоо ойлголцож амьдар хайрлаарай гэж. Тэгтээ Бурхан угаасаа эрэгтэй хүнийг ихэж бүтээгээд дараа нь эмэгтэй хүнийг хавирганаас нь авч бүтээсэн тийм ээ. Тэгээ эмэгтэй хүн хавирга гэдгийг мэдэх ёстой. Тэгээ мэддэггүй өстой адилхан үзэлцэл ер нь нөхрийг бол өстой яадгийн одоо адилхан л үзэлцэн шүү дээ гэсэн манай Монгол эмэгтэйчүүд тийм ээ. Тэгэхээр бид нар хичнээн хавиргач гэсэн бид нар хавирга гэдгийг мэдээ. Гэхдээ бидний нөгөө үүрэг хариуцлага гэдэг маань өөр шүү. Яг нь эрхэн одоо үүрэг хариуцлага гэдэг маань бүгдэнд нь байгаа гэсэн. Би хавиргынхаа үүргийг гүйцэтгэх ёстой. Эрхэн бүгдээрээ адилхан. Эмэгтэй хүн ч эрэгтэй хүн ч эрэгтэй. Эрх мэдлийн адилхан. Гэхдээ үүрэг хариуцлагууд бол өөр. Тийм учраас би нөхрийг хүндэтлэх ёстой. Тэгжээж би үнэхээр ариун бурханлаг эмэгтэй шиг амьдарч чаднаа гэж хэлдэг. Тэгээд эцэст нь бид нарыг юу гэж хэлсэн бэ гэхээр Сара эзэнд найддаг байсан. Тэгтээ төгс байгаагүй ч гэсэн эзэнд найддаг байсан учраас тэр бүх айдсыг ялж амьдарсан ба. Тэгэхээр өнөөдөр эмэгтэйчүүдээ яаж гэр бүлийн дарамтанд орсон эмэгтэйчүүд байна. Санхүүгийн бэрхшээлд орсон эмэгтэйчүүд байна тийм. Нийгмийг ингээд харах юм бол тэгээд бас гомдол шарахаар дүүрэн эмэгтэйчүүд байна. За тэгээд үнэлэгдээгүй мэдрэмж дотор амьдарч байж бас магадгүй тийм эмэгтэйчүүд бас байна. Тэгээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө гээл одоо Монголд чагсаал болж шít. Тэгээ хүчирхийл. Тэгэд иймэрхүү зүйлүүд зөндөө байгаа. Тэгэхээр хэрвээ бурханлаг эмэгтэй бол эзэнд итгэсэн хүмүүс, эзэнд итгэсэн эмэгтэй бол хизээш тийм айдсаар амьдралаа удирдуулахгүй гэж хэлдэг. Айдсаар удирдуулахгүй. Айдс доторч амьдрахгүй, айдсыг ялж амьдарч чадна. Тэгэхээр бид нар хэрвээ тэгж амьдарч явах юм бол үнэхээр бурханд та итгээрэй гэж. Найдвар дотор Сара шиг найдвар дотор амьдраа. Тэгжиж бид нар үнэхээр итгэсэн ариун амьдрал дотор амьдарч байгаа эмэгтэй бол бид нар тийм айдсыг ялж амьдарч байна. Тэгэхээр айдсаар удирдуулахгүй гэсэн үг байхгүй юу? Хүмүүсийн үгээр бас өөрийгөө тодорхойлохгүй. Бурхны үгээр тодорхойлно. Өөрийгөө тэгээ хүмүүсийн үгээр үг хийхгүй. Хүмүүсийн үгээр өөрийгөө тодорхойлохгүй. Харин Бурханд найдвараа тавьдаг. Тийм эмэгтэй бол ариун эмэгтэй. Тэгэхээр Бурханд найдвараа тавьж амьдар. Итгэлээ тавь. Сара бол бүх айдсыг ялж амьдарсан. Нөгөө эзэнд найддаг эмэгтэйс. Тэгээд эцэст нь бид нарыг хараад та нар бол хамтран өвийг залхамжлагч гэж хэлсэн байдаг аахгүй юм чи. Тэгэхээр та боддоо ингэж хэлсэн. Эхнэртэйгээ ойлголцож амьдрал нөхрүүдийг бас хэлсэн тэгчээд амийн нэгүслийг хамтран өвлөгчийн хувьд түүнийг хүндэдэг. Амен. Тэгэхээр эхнэр нөхөр хоёулаа амийн өвлөгчийг хамтран өвлөгчд
Тийм учраас түүнийг хүнддэг. Ингүүл бас залбирал чинь саад утгач учрахгүй гэж. Тэгэхээр энэ бол айгуу том тунхаглал байхгүй. Эрэгтэй эмэгтэй эм хоёрыг тий одоо эхнэр нөхөр хоёрыг амийн нэгүслийг хамтран өвлөгч гэж хэлж байгаа. Энд чинь асар том тунхаглал. Тэгэхээр бид нар ингэж бодох юм бол энэ чинь зүгээр бидний 2 дугаар зэрэглэлийн хүн биш. Дуугай байх ёстой тийм оршихуйтай хүмүүс биш. Харин Бурхны хаанчлалыг өв залгамжлагч таа. Эхнэр нөхөр хоёулаа. Тэгэхээр та нөхрөө хэр хүнддэг вэ? Өөрийгөө хэр хайрлуулдаг вэ? Бидэд бас урдан зөндөл хэлжсэн. Эрэгтэй хүнээс ингэж хүндлийн аваа хайчаар эрэгтэй хүн араатан болдог гэж. Эмэгтэй хүнээс хайрыг аваад хайчаар эмэгтэй хүн араатан болдог. Яагаад эмэгтэйчүүд ариг буугаад бүр нөхөр бүр амар хүчирхийлэлд ор нөхрөөсөө салцсан гэж одоо Монгол зөндөө тийм хүмүүс аа. Яагаад гэхээр тэр эр хүнийг хүндлээгүй учраас нөхөр нь араатан болцсон. Тэгээ өөрөө хайрыг хизээч амсч чадахгүй. Яагаад гэхээр нөхрөө хүндэлдэг юм чи яаж хайрлуулах юм бэ? Нөхрөө хүндэлчихэж эмэгтэй хүн хайрлуул. Хэрвээ нөхрийг хүндлээл байгаа бол тэр нөхөр тэр эмэгтэйг хайрлахаас өөр арга байхгүй. Тийм болохоор бид нар хайр хүндлэл дотор амьдрах ёстой. Тэгээ аль нь ойлгох ёстой. Тэрнээс нөхөртөө үзэлцэл байж ёстой болохгүй. Тэгжиж эмэгтэй хүн хайрыг авч амьдрна. За бидэд эндээс дүгнэх юм бол бурханлаг эмэгтэй гэвэл нэгдүгээр тийм бид нар итгэлээрээ нөлөөлөгч байх ёстой. Итгэлээрээ нөлөөлөгч. Та хүнд нөлөөлж байна? Нөхөртөө нөлөөлж байна уу? Гэр бүлдээ нөлөөлж байна уу? Үр хүүхэдтэй нөлөөлж байна уу? Найз нөхдөдтэй нөлөөлж байна уу? Сүм чуулгандаа нөлөөлж байна уу? Итгэлээрээ нөлөөлдөг. Тэгээд дотоод гоо үзэл. Гаднаа бол угаасаа гоё байна. Гоё байж чадна хүн. Тэгвэл дотроо гоо үзэлтэй байгаа дотор хүний гоёж байгаа хүн бол гаднаа угаасаа гоё байна. Заавал гаднахаа гоёх гээд ах шаардлага байхгүй. Тэгэхээр бид нар доторх гоёл маань юу вэ гэхлээр нөхрөө хүндлэх. Нөхрөө хүндэлж байгаа хүнийг бас гоёл гэж хэлж байгаа байхгүй. Нөхөртөө захирагдах нь гоёл шүү гэж. Тэгэхээр бид нар өнөөдөр яах вэ гэхлээр дотоод гоо үзэлтэй. За тэгээд айцаас илүү найдвараа бурхан тавьдаг. 3 дугаарт нь. Айцыг ялдаг зүйл бол таны доторх найдвар байна. Та хэрвээ найдвартай амьдарч байгаа бол та айцыг ялах болно. Тэгээд бидний харилцаа, бурхантай харилцах харилцаа, бусдад харилцах харилцаа, нөхөртөөгөө харилцах харилцаа, өшөө найз нөхдөдөө харилцах харилцаа, тийм ээ? Тэгээд хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа. Бүх харилцаа. Яагаад тэгээд харилцаа бидний амьдралд үн цэнтэй вэ? Хамгийн үн цэнтэй зүйл хэлсэнтэй үн цэнтэй. Бурхны хувьд бол харилцаа хамгийн үн цэнтэй. Тэгэхээр яагаад бидний амьдралд харилцаа үн цэнтэй байдаг вэ гэхээр бүх зүйлс харилцаагаар хэмжигддэг байна. Харилцаагаар. Тэгээ харилцаан дээр бүх зүйл тогтдог. Ир нөхрийн харилцаа, тий? Эгч дүүсийн харилцаа, найз нөхдийн харилцаа, өшөө гэр бүлийн харилцаа. Бусад бүх харилцаа бүгдээрээ үн цэнтэй. Тийм болохоор бүгдээрээ ариун эмэгтэй байхын тулд өөрийгөө дотоод хүнээ дүлгөөн даруй байдлаар гоёх хэрэгтэй. Зүрх сэтгэлээ гоёх хэрэгтэй. Тэгээд нөхөртөө захирддаг, хүндэлдэг байх хэрэгтэй. Тэгээд ирээдүйн бас нөхөртөө болох хүмүүс ч гэсэн тэр эр хүнийг хүндэлж хайрлагдана. Эр хүнд захирдж хоёулаа зогцож амьдрна гэсэн. Тэгээ бурханд найддаг, найдвараа тавьдаг. Тийм эмэгтэй. Тэгээд зүрхэнд нуугдсан хүнээ гойдог. Эндээс харах юм бол. Тэгээд нөхөртөө захирддаг. За тэгээд бүгдээ хамтдаа Галаат номын 3-ын 28 баха. Бид нарыг нэг холбосон үг байгаа. Энийг хэлээд Галаат 3:28 1317 дугаар хуудсан дээр. За бүгдээ хамт уншина. Юудэч грекч гэж байхгүй, боолч, чөлөөт хүнч гэж байхгүй, эрч гэж байхгүй, эмч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ дотор нэг болоо. Амен. Тэгэхээр ерөөсөө энийг бидний бүгдийг холбосон байна. Эр, эмдээ бүгд Христ дотор нэг болно гэж.
Тэгэхээр эмэгтэй хүнийг ингээд нөгөө доогуур үзэх одоо янз бүрийн нөгөө улс орны янз бүрийн одоо нөгөө зүйлээс болоод эмэгтэй хүнийг доор үздэг, эмэгтэй хүн нүрээ харуулдаггүй ч тийм улс орн байгаа тийм. Гэхдээ бид нар бол тийм биш. Бүх зүйл нэг болоо гэж энэ хэлж байгаа. Итгэдэг, Христ итгэдэг хүмүүс. Тэгэхээр бид нар ерөөсөө тийм ялгаа байхгүй. Тийм болохоор эмэгтэйчүүд би хийсэн тийм маш хүчтэй манай Монгол эмэгтэйчүүд ялангуяа Христ итгэгч эмэгтэй хүмүүс бол одоо бурханлаг ариун эмэгтэй байх хэрэгтэй юм байна бид нар. Тэгээд бид нар цаашаага өв залгамжлагчд юм байна. Хаанчлын өв залгамжлагчд юм байна, тийм ээ. Тэгээд бид нар үнэхээр итгэлтэй гадаад төрхөндөө биш дотор хүнээ гойсон. Үнэхээр хаанчлын хамтран өвлөгч нар юм байна бид нар. Тэгээд бид одоо яг гоё эмэгтэй байхын тулд, ариун эмэгтэй байхын тулд тийм бид нар яг юу хийх ёстой вэ? Цаашаа хаанчлын төлөө. Одоо энэ дэлхийн амьдрал богинохон Есүс Христийн дахин ирэлт тун удахгүй ирэх нь. Тэгээ бид нар өнөөдөр яг амьдралаараа бид нар яг өнөөдөр итгэлээрээ бид нар өнөөдөр одоо юу хаанчлын төлөө би яг юу хийх ёстой юм бэ? Та нар бүгдээ өөрснөө бодорт би яг хаанчлын төлөө өнөөдөр миний амьдрал би бурханлаг эмэгтэй байхын тулд би яг юу хийж байна? Би сайн мэдээд хараад байна уу? Би бусдад тусалж байна уу? Би бусдын төлөө тэгээ бусдад би Христийг таниулж чадж байна уу? Миний амьдралыг хараад Христийг хүмүүс Христ рүү татагдж байна уу? Тэгээ бид нар ийм л зүйлүүдийг эмэгтэйчүүд маш их зүйлийг хийх боломжтой угаасаа. Тэгээ сүм чуулганы ихэнх хувь нь эмэгтэйчүүд байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр яг Сеул Монгол чуулган бид нар яг юу хийх ёстой вэ? Өв залгамжлагчийн хувьд Бурхны хаанчлыг би амьдралдаа яаж итгэх ёстой юм бэ? Бүгдээрээ бодъё тий. Тэгээд чадах юмараа дэмжицгээе. Бурхны хаанчлын төлөө би яг юу хийх ёстой вэ? Хэн нэг юм хийхэд бид нар амийн нэгөөсийг өвлөн авагчд юм чинь бид нар хамтдаа хүчтэй хийх болно. Тэгээ бүгдээрээ эзний өмнө ирцгээе. Амен. Хамтдаа залбирцгаая. Амен. Бурхан эзэн минь танд баярлалаа. Тэгээд яг энэ цагийн төлөө танд талархаж байна. Эзэн тэгээд таны үг бол амьд ариун учраас танд баярлалаа. Тэгээд та бидний амь амьдралыг удирддаг учраас баярлалаа. Бидний амь амьдрал гэсэн таны гарт байдаг учраас баярлалаа. Эзэн тэгээд өнөөдөр олон эмэгтэйчүүдээр дамжуулаад эзэн та өөрийнхөө хаанчлалын төлөө өөрийнхөө бас үйлчлэлийн төлөө биднийг та бас ашиглаач гэж гойн залбирч байна. Эзэн тэгээд үнэхээр танаар ашиглагдсан ариун эмэгтэйчүүд байхад та энд байгаа хүн нэг болгоны зүрх сэтгэлийг та удирдаач. Үнэхээр тэр зүрхэндээ нуугдсан хүнээ таны бас тэр дүлгөөн инэрэнгүү зан чанараар гойсон дуулууртай байдал дотор, итгэлтэй байдал дотор, найдвар дотор амьдарсан эмэгтэйчүүд байхад эзэн та удирдаач. Эзэн тэгээд бусдыг бас үнэхээр таны хаанчлалын төлөө дагуулсан, үнэхээр таны сайн мэдээг тараасан, тань чин зүрх сэтгэлээсээ үйлчилсэн байхад эзэн та биднийг нэгтгэж өгөөч гэж гон залбирч байна. Эзэн тэгээд баярлалаа. Бид нар бас итгэлээрээ бусдад нөлөөлөл өгч, бас айцаас илүү найдвар дотор амьдардаг. Найдвараар бүгдийг ялдаг байхад эзэн үнэхээр бид амьд найдвар дотор амьдардаг шиг. Яг тэр найдвараар амьдрахад эзэн та биднийг удирдаач. Тэгээд таны үгийн төлөө тань талархан бид бас амьдралдаа хэрэгжүүлэхэд та биднийг удирдах болтугай. Тэгээд танд бүх алдрыг өргөж байна эзэн. Та бол алдар магтаалын хувцас өгсдөө нэгэн. Тэгээд таны амьд ариун үгийн төлөө талархан эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Тэгээд бурханд алдрыг өгье.